сайн байцгаана уу? Эрх зүйн ангийн оюутан Анаж байна. Анх дугаар үндсэн хууль үйлчлэх үеийн төр эрх зүй. Монгол Улсын анхны үндсэн хууль нь 1924 онд батлагдсан. Үндсэн хууль нь нийт 6 бүлэг 50 зүйлтэй. Хэмжээд их таан засаглалтай байсан. Энэ нь тусгаар тогтнол ард түмний эрхийг баталгаажуулсан чухал явдал юм аа. Төрийн байгууллагын шинэ үе эхэлсэн. Түүхэн нөхцөл байдал нь 1911 онд Манчнээс тусгаар тогтнолоос сэргээсэн ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй. 1921 оны ардын хувьсгалын ясны дараа шөнө төрийн байгууллага бий болсон бөгөөд үндсэн хууль батлах шаардлага урган гарсан. Үүнд зөвлөлд Орос улсын нөлөө хүчтэй байсан. Үндсэн хуулийн бүтц нь 1924 оны 11-р сарын 26-нд улсын анх дахь баг хуралдаар баталсан. Монгол улсыг бүгд найрамдах Монгол ард улс хэмээн тулгуурласан. Манчнээс тусгаар тогтнолоос сэргээсэн төрийн байгууллагын үндсэн зарчмыг тодорхойлсон. Иргэдийн эрх үүргийг хуульчилсан гэсэн бүтэц. Төрийн байгууллага нь 3 байгууллагатай байсан. Төрийн дээд байгууллага нь улсын баг хурал, гүйцэтгэх байгууллага нь ардын засгийн газар, хууль зохиолох байгууллага нь шүүх гэсэн 3 байгууллагатай байв. Улс төрийн онцлогоор нь авч үзвэл төрийн эрх ард түмний гарт байна гэж тунхагласан. Нам аюулгүй төрийн удирдлагад нөлөөлөх боломжтой байсан. Шинэ төрийн тогтолцоо социалист үзэл суртал тулгуурласан. Эдийн засгийн зохицуулалт нь газар баялаг нь улсын өмч байна гэж заасан, хувийн өмчийг хязгаарласан, хамтын өмч төрийн хяналтыг тэмцсэн, үйлдвэрлэл худалдааг төр зохицуулсан гэсэн эдийн засгийн зохицуулалттай байжээ. Иргэдийнх нь эрх нь эрэгтэй эмэгтэй иргэд эрэгтэйгш сонгогдох хэрэгтэй, үг хэлэх, хэвлэн нийтлэх хэрэгтэй, боловсрал, хөдөлмөр, эрүүл мэндийн эрх баталгаажсан гэсэн эрхүүдтэй байна. Үүрэг нь хууль сахих, татвар төлөх, эх орноо хамгаалах, цэргийн алба хаах, нийгмийн өмчийг хамгаалах, бусдын эрхийг хүндэтгэх гэсэн эрх үүргүүдтэй байсан. Эртний үндсэн хуулийн шинэлэг тал нь Монголын төрийн байгууллагын түүхийн шинэ хуудас нээсэн, иргэдийн эрх үүргийг хуульчилсан, төрийн байгууллагын илүү тогтвортой болгосон, ард иргэдийн оролцоог хуульчилсан гэсэн шинэлэг талуудтай байсан. Хязгаарлалт нь зөвлөлтийн нөлөө их байсан. Үг хэлэх, хэвлэх, мэдээллийн эрх чөлөөг бүрэн хэрэгжээгүй, хувийн өмч хориглогдсон, иргэдийн зарим эрх нэр төдий байсан. Түүхэн ач холбогдол нь Монгол улсыг тусгаар тогтносон гэж зарласан. Үндсэн хууль жацыг бий болгосон. Дараагийн үндсэн хуулиудын 1940, 1960, 1992 оны суурь болсон. Монголыг эрх зүйд улс болох эхлэлд оруулсан. Анх дугаар үндсэн хуулийн их бичгийн сүүлийн хуудас даргын улирлын 11-р сарын 26-ны өдрийн үдийн хойно 4 цаг 17 минутанд энэхүү үндсэн хуулийг улсын анх дугаарын хурлын 14-р тогтоолын 1-р зүйл батлав гэж бичсэн байдаг. Монголчууд туурга тусгаар улс болсноо зарлахад хоёрхан улс зөвшөөрөхөө мэдэгдсэн төвд туваа улсууд байжээ. Аливаа улсын тусгаар тогтнол нь үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анх дугаар үндсэн хуулиар баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үн цэнтэй алхам байсан. Монгол улс нь үндсэн хуулиа 4 удаа өөрчилсөн боловч анх дугаар үндсэн хуульд улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх эрхийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ гэж тунхагласан залд одоо ч утга агуулгын хадгалсан арчилсан шинэ үндсэн хуульд орсоор байгаа юм аа. 1924 оны үндсэн хууль бол Монголын тэр эрх зүйн түүхийн чухал бичиг баримт байсан. Зарим цул талтай байсан тухайн цаг үед маш том төшил болсон. Орчин үеийн Монголын төр тогтолцооны үндсийг тавьсан. Өнөөгийн арчилсан үндсэн хууль тулгуур суурь болсон. Энэс 3 асуулт бэлдсэн байгаа. Та бүхэн бас хариулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Эрх зүйн ангийн оюутан Анууж байна.